Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн минь төргий. Тэгээд өнөөдөр үргэлжлүүлээд Японы хэлний төвшин тогтоох шалгалтын N4-ийнхаа ханзыг үргэлжлүүлээд оруулах гэж байна. Тэгээд өнөөдөр 4 дахь удаагийн хичээл хито буюу хүнтэй холбоотой ханз байна. Тэгээд эдгээр 14 ханзыг өнөөдрийн хичээлдэр үзнэ. Хараад тэрийг мэдчих юм бол энэ хичээлийг үзэхгүй ээж болно шүү. За хамгийн ихний ханз болохоор ие буюу гэр гэсэн ханз байна. За дээд дуудлага нь ие, за үчи я гэсэн дуудлагатай. За өөр ханзтай нийлэхээр ямар дуудлагатай гэдэг вэ гэхээр КГ гэсэн дуудлагатай байна. За гэр. За бас өөр яг нь утга илэрхийлдэг. Тэр нь болохоор мэрэгчил гэсэн утга илэрхийлдэг. За жишээлх юм бол энэ цукуримас гэдэг ханз бай тээ. Хэдүүлээ N5-ын ханзан дээр гарсан байгаа цукуримас тэгээ ие. За нийлүүлээд сакка гэж уншиж шүү. За сакка. За утга нь зохиолч гэсэн утгатай. Зохиолч гэсэн яг нь мэрэгчил илэрхийлж байгаа үг тийм ээ. За ийм байх нэ. Сакка шүү. За сакка. Хэлээд үзье. Сакка. За сайн байна. За өнөөдрөөс би ингээ агаар дээр бичгээр яг нэг та хэд рүү хараад ингээ бичиж байгаа учраас зурлага нь яг ингээ эсрэг өөр ингээ харагдах байх гэж бодож байна. Тийм учраас энийг ашиглаад яг нь хамтдаа нэг удаа бичээд үзье. За ямар ч гэсэн агаар дээр нэг удаа биччихээ. Тэгээд дэвтэр дээрээ бичээрэй. За бүгдээрээ дагаад тоолоод бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 зурлагтай ханз тийм 10 зурлагтай ханз. Үчи я ка гэ гэсэн яг нэг зурлагтай байна. Тэгээд жишээ нийлэмж ханз нь сакка гэсэн ханз авсан байна. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Хамгийн ихнийх нь ямар ханз илээ? Аса гэдэг ханз. Тэгээ өнгөрсөн хичээл дээр үтсэн байгаа. Аса гэсэн ханз. Аса ео нанжини демаска. За сайн. Аса ео нанжини демаска. Юу гэсэн утгатай? За сайн байна. Өглөө. За гэрээсээ хэдэн цагт гардаг вэ гэсэн утгатай. За сайн байна. Өглөө гэрээсээ ео гэдэг нь гэрээсээ тийм ээ. Нанжини гэдэг нь хэдэн цагт демаска гардаг вэ гэсэн. За дагаад уншаад үзье. Аса ео нанжини демаска. За сайн байна. За дараагийн ханз нь зохгүй гэсэн ханз. За оньомитэй тийм ээ. Оньоми өөр ханзтай нэхээрээ зохгүй гэдэг нь дуудлагаар дууддаг байх нэ. За ястан үндэстэн гэсэн утгатай ханз шүү. Ястан үндэстэн гэсэн утгатай. За жишээлх юм бол саяны ие гэсэн ханзтай яг нийлээд юу гэж дуудахаарай? Казоку гэж унших юм. Казоку. Казоку гэдэг нь гэр бүл гэсэн утгатай шүү. За ие гэдэг ханзтай зоку гэдэг ханз хоёр нийлээд казоку гэж уншигдана. Тэгээд утга нь гэр бүл гэсэн утгатай байх нэ. За хэдүүлээ бичээд үзье нэг удаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 буюу 11-ийн зорилготой байна. За жишээ өгүүлбэр нэг удаа уншаад үзье. За та нэг удаа уншаад үзээрэй. Тэгээд утгыг мэдчихээн бас шалгаад үзээрэй. Хичээлээ зогсоож байгаа. За эхнийх нь юу гэсэн ханз? За энэ дээр гарсан байна тийм ээ. Казоку байна. Казоку то ишшони икимас. Казоку то ишшони икимас. За гэр бүлийн ихэнтэйгээ байх тоо гэдэг үгс маань тэрнтэйгээ энэтэйгээ гэсэн утгатай. Гэр бүлийнхэнтэйгээ ишшони гэдэг нь хамтдаа гэсэн. Хамтдаа икимас явна. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа явна гэсэн утгатай байх нэ. За жишээ хэлбэрээ дагаад нэг хэлээд үзье. Казоку то ишшони икимас. За сайн байна. Дараагийн ханз нь ани гэсэн ханз. Ани буюу ах гэсэн утгатай ханз байна. Ах. За өөр ханзтай хэлэхээрээ кей, кё гэсэн дуудлагатай байх нэ. За оньоми буюу өөр ханзтай хэлэхээрээ кей, кё гэсэн дуудлагатай байх нэ. За гэсэн боловч ингээд бичсэн байхаараа бас арай өвгөмөц өөр дуудлага байдаг. За уни сан гэж дуудагддаг баг шүү. За уни сан. За уни сан гэдэг нь ах гэсэн утгатай.
За тэгээд мэдээж гэд хүндэтгэлийн хэллэг авсан учраас за танай чиний ах гэсэн утгаар бас хэрэглэгдэнэ гэсэн. За бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Ишөөнийг бичээд үзье. За ишөөнийг жишээ өгүүлбэр дээр гарсан тийм ээ. Тэрийг ашиглаад хамтдаа бичээд үзье. Ишөөнийг какимашо. 1 2 3 4 5. За 5 зорилго. За дэвтэр дээр бичээд аваарай. За энийг уншъя. Жишээ өгүүлбэрээ. За та хэд уншаарай. За сайн байна. Анито асобимас. Анито асобимас. Ахтайгаа тоглоно гэсэн үг. Ахтайгаа тоглоно гэсэн үг. За дараагийн анз харъя. Дараагийн анз нь утуу байх. Утуу. За дангаараа ахта утуу гэж дуудагдах нь байна. За өөр анзтай нь хэлэхээрээ ти, дай, дэ гэсэн яг дуудлагатай байх нэ. За чи анз уншаад үзье. Саяны ах гэсэн анз. Тэгээд утуу гэсэн. Нийлүүлээ кёдай гэж хэлдэг. Кёдай гэж уншдаг байна. За ах トゥ гэсэн үг. Ах トゥ. Тэгээд үзье. Гараа өргөөрэй. Ишөөний какимашо. За 1 2 3 4. За 5 арай жоох урт байна. 5 6 7. За 6 дахь зурлага буюу голын энэ зураас агаад зурлага агаад за энэ дээшээ гарахгүй гэдгийг сайн анхаарай. За дээшээ илүү гарахгүй шүү. За ингээд 7 зурлагтай тийм. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та хэд уншаарай. За сайн байна.弟は小学生です。小学生です。За эрэгтэй дүү маань бага сургуулийн сурагчаа гэсэн утгатай тийм ээ.弟は小学生です。За дагаад хэлээд үзье.弟は小学生です。За сайн байна. За дараагийн ханз нь ане гэсэн ханз. Ане буюу эгч гэсэн ханз байна. За он дуудлага нь ши гэсэн дуудлагатай байх нэ. За ши. За гэхдээ өнийсэн гэсэнтэй ане дээр яах нь залхахаар яах нь өнийсэн болсон. За ане дээр яг дууддаг вэ гэхээр өнээсэн болдог. За өнээсэн болдог. За дуудлага нь өрмөц болж байгаа. За тэрийг та хэд бас сайн анхаараарай. Тэгээд өрмөц дууддаг ханзнууд шалгалт нь гарах магадлал нь өндөр байдаг шүү. За эрхч гэсэн утгатай. За мэдээж буюу хүндэтгэлийн нөхцөл авсан учраас яг нь танаа чиний гэсэн утгаар бас орно гэсэн. Хамтдаа бичээд үзье. За 8 зурлагтай тийм нийт. За бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 буюу 8 зурлагтай тийм ээ. Хачи буюу 8 зурлагтай. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Та хэд уншаарай. За сайн байна. Ане гэж унших юм тий. Ане ни окораремашта. Ане ни окораремашта. Эгчтэй загнуулсан гэсэн утгатай байх нь тий. Эгчтэй загнуулсан. За дагаад хэлээд үзье. Ане ни окораремашта. За сайн байна. За дараагийн ханц мэдээж эмэгтэй дүү байх нь тий. Эмэгтэй дүү. Имото. За эрэгтэй дүү удуу гэсэн тий. Одоо тэгвэл эмэгтэй дүүгийн имото гэж хэлдэг байна. Имото. За он дуудлага нь май гэсэн дуудлагатай байх нэ. Май гэсэн дуудлага. За энэ анз өнөөсантай нийлхээрээ гэж дуудахгүй хэрэг шимай гэж уншигддаг юм. Шимай. Шимай гэдэг нь эгч дүүс. За кёдай гэдэг нь яг ах дүүс байх юм тий. Эгч дүүс. Шимай гэдэг нь эгч дүүс гэсэн утгатай байх нэ. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 буюу за 8 зурлагтай тийм ээ. Хачи буюу 8 зурлагтай нэ. Тэгээд жишээ өгүүлбэр уншаад үзье. За та тэгэхээр уншаарай. За сайн байна. Имотоが日本に
留学しています。留学しています. Дүү маань эмэгтэй дүү маань гэх юм тийм. Эмэгтэй дүү маань за эмэгтэй дүү маань Японд сурдаг гэсэн утгатай. Японд сурдаг. Тэ имас гэдэг нь тэгж байгаа, ингэж байгаа гэсэн утгаар утгатай бас дүүрэн байгаа тийм ээ. За имотога Нихонни рюгаку шитэмас. За сайн байна. За дараагийн ханз нь утто гэсэн ханз. За жижиг зүйтэй байгаа шүү. За дуудлага дээр анхаараарай. Утто. За нөхөр гэсэн ханз. Нөхөр гэсэн ханз. За он дуудлага нь бу гэсэн дуудлагатай байх нэ. За дөрвөн зорилготой байна. Тэн дээр гараа дэш өргөрөө бичээд үзье. 1 2 3 4 буюу дөрвөн зорилготой байна тийм ээ. За нэгдүгээр зорилго, хоёрдугаар зорилгыг бодвол үл ялэг богинохон гэдгийг гэж байгаа анхаарай. За үл ялэг богинохон баг шүү. За тэгээд за энэ арийнхын ханз арай гараагүй дараагийн слайдн дээр гарна. За энийг болохоор фусай гэж уншдаг. Фусай. За эхнэр нөхөр гэсэн утгатай фусай гэдэг. За нэг жишээ өгдөө уншаад үзье. Отто ва кайшаин дэс. За сайн. Отто ва кайшаин дэс. За нөхөр маань компани ажилтан гэсэн утгатай байна. За та хэлээд үзээрэй. За отто ва кайшаин дэс. За тэгээд энэ жишээ эхнэр нөхөр гэсэн жишээ өгүүлбэрийг жишээлбэл нөхөр маань компани ажилтан гэдгийг яг нь эрэгтэй хүмүүс яг нь хэлэхгүй байсан ч болно. Ягаад тэгэхээр миний нөхөр гэж нэг ярихгүй шүү дээ. Тэ эрэгтэй хүмүүс юу? Тийм болохоор хэлэхгүй байсан ч гэсэн болно шүү. За хараад ойлгож авахд болно. За цума гэсэн ханз байна. За тэгээд нөгөө дуудлага нь буюу он дуудлага нь сай гэсэн дуудлагатай. Эхнэр гэсэн ханз. За бүгдээрээ бичээд үзье. Та гараа дэш өргөрөө. 1 2 3 4 5 6 7 8 буюу 8 8 буюу 8 байна. 1 2 3 4 5 6 7 8 байна. За жишээ хэлбэр уншаад үзье. Цумава сенсей дэс. Нэмаа багш юм аа гэсэн тийм ээ. За дараагийн ханз нь ши омона гэсэн ханз. Омона. За ROG гэсэн бас дуудлагатай. За би ROG гэдэг дуудлагаар орж байгааг нь бас нэг яасангүй сайн бас мэдээгүй. Тэгээ шалгаад гэсэн чинь ROG гэсэн дуудлага бас байдаг юм байна. Тэгээ өөр ханзтай би нийлхээрээ шү гэсэн дуудлагатай байх нэ. За ямар нэгэн юмны эзэн гэсэн утгатай байх нэ. Эзэн. За жишээлх юм бол шүжин гэж явуулах юм. За шүжин гэх юм бол нөхөр гэрийн эзэн гэсэн утгатай шүү. За эзэн. Шүжин гэдэг нь яг энэ гэрийн эзэн байна гэсэн утгатай байх нэ. За бүгдээрээ бичээд үзье. Ханзаа 1 2 3 4 5. За 5 зорилготой байх нэ. За шүжин гэсэн ханз. За нүши гэж унших нь тий эзэн гэсэн. За гошүжин ва 료рига жозу дэсу нэ. Гошүжин ва 료рига жозу дэсу нэ. За го гэдэг маань бас хүндэтгэлийн нөхцөл байгаа. Тэгээ гошүжин ва 료рига жозу дэсу нэ. За танаа нөхөр хоол ихтэй ямар сайн юм бэ гэсэн утгатай байх нэ. За дагаад нэг удаа хэлээд үзье. Гошүжин ва 료рига жозу дэсу нэ. За сайн байна. За дараагийн ханз нь эхнэр гэсэн ханз. Сая нөхөр гэдэг ханзыг төлөө үзлээ тийм ээ. Гошүжин гэдэг үзсэн. Дараагийнх нь болохоор эхнэр буюу за ок гэж уншин. Тэгээд оо гэж байх нь дуудлагатай байх нь. Гэхдээ ихэвчлэн оксан гэж хэлдэг шүү. За ок нь яримас гэх юм бол тэр буланд нь байна. Цаана нь байна гэсэн утгаар ордог шүү. За тэгээд бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 12 зорилготой тийм ээ. За бичээд үзье. Дагаад бичээд үзье шүү. За нэг удаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 буюу 12 зорилготой тийм ээ. За оксан гэдэг маань эхнэр гэсэн утгатай. Танаа эхнэр
Оксан ва имаска, оксан ва ирашаямас ка ч гэмтэй эхнэр чинь байгаа юу. Оксан нани өвстэй маска. Эхнэр чинь юу хийж байгаа вэ? Гэхээр орно гэсэн үг ээ. За жишээлбэл за Ямада тийм ээ. Ямада-сан но оксан га кимашта. Ямада-сан но оксан га кимашта. Ямада-сангийн эхнэр ирсэн гэсэн утгатай юм тийм ээ. За жишээ хэлбэр нэг удаа хэлээд үзье. Ямада-сан но оксан га кимашта. За сайн байна. Дараагийн ханц ваташи буюу би гэсэн ханц ахны би. За бүгдээрээ ваташи за ватакши гэдэг нь болохоор өөрийгөө нэг дарж хүндэтгэдгээрээ яхана ватакши гэж ярьдаг байгаа. За ихэвчлэн ваташи. За зарим тохиолдолд ватакши гэж яхана хэлэх тохиолдол байна. За он дуудлага нь ши гэсэн дуудлагатай яхна нийт 7 зурлагтай ханц байна. Бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 зурлагтай бай. Ватакши гэсэн ханз байна. За энийг гарынх ханз татцуу гэж ханз хэдүүлээ үзсэн. Энэ 5-ын үйл үгийн ханз нэр үзсэн байгаа. За нийлүүлээд ширицу байна. Ширицу. За ширицу гэдэг маань хувийн гэсэн утгатай шүү. За хувийн гэсэн утгатай. Ширицу. За жишээлбэл энийг уншаад үзье. Энэ үйлдвэрийг. За сайн байна. Ширицу дайгаку ни ньюгаку шимасу. Ширицу дайгаку ни ньюгаку шимасу. Хувийн ихтэй сургуульд элсэж орно гэсэн утгатай. За дагаад нэг удаа хэлээд үзье. Ширицу дайгаку ни ньюгаку шимасу. За сайн байна. За дараагийн ханз нь за нөгөө гошүүшин гэхэд орсон шүү те. Омона гэж орсон шүү дээ. Тэнтэй адилхан байгаад та тарж байгаа дээдлэлт нэг л зурлага яхна байхгүй тийм ээ. За энэ нь болохоор зөвхөн он дуудлагатай оо гэсэн дуудлагатай байх нэ. Юу гэсэн утгатай вэ гэхээр эзэн хаан гэсэн утгаар ордог байх нэ. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. 1 2 3 4. За дөрвөн зурлагтай. За оо сама гэж ярьсан тийм оо сама хин. Эзэнтэй гэсэн утгатай болох нэ. Эзэн хаантаа гэсэн утгатай болох. Дараагийн ханз нь сама ахна тийм ээ. Саяны оо сама гэдэг самагийн хэвлэлээ үзье. Тэгээ сама гэдэг маань юу гэсэн утгатай вэ гэхээр за сан гэдгийн яхна хүндэтгэлийн илүү яхна бүр дээшээ яхна хүндэтгсэн үед яхна сама гэж хэлдэг байх нэ. За сама за өөр ханцтай нийлэхээр яхна ёо гэсэн яхна дуудлагатай. Он дуудлага нь ёо гэсэн дуудлагатай. За нэлээд олон зурлагтай тий та харж байгаа нэлээд олон зурлагтай 14 зурлагтай байна. За бүгдээрээ гараа дэше өргөж байгаарай. Бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 14 зурлагтай тийм ээ. За нийлэмж ханзаа харъя. За энэ ко гэсэн ханз тийм кодомо гэхэд орсон ханз бай. Энэ л үздсэн байгаа. За тэгээ нийлүүлээд ёо су гэж унших нь. Ёо су гэж унших нь. Ёо су гэдэг нь нөхцөл байдал гэсэн утгатай шүү. За нөхцөл байдал гэсэн утгатай. За утга нь өөр болж байгааз тэрийг сайн анхаарах шүү. За та нөхцөл байдал. За жишээ өгүүлбэрээ харъя. За Оосамага ошшару котоба. Оосама хаан тийм эзэн хаан. Оосама гэж хэлнэ тийм. Оосама, оосан гэж хэлэхгүй байх юм шиг. За эзэн хаан гэж хүндэтгэж штэ тийм учраас оосама гэж хэлнэ. Оосамага ошшару котоба. Эзэн хаантны хэлсэн үг гэсэн утгатай байна. Ошшару гэдэг маань имас гэдэг үгний хүндэтгэлийн хэлбэр шүү. За бас. Оосамага ошшару котоба. За сайн. За дараагийн ханз нь зөвхөн он дуудлагатай тийм сай гэсэн нэг л дуудлагатай. Нэг дуудлагатай ханз маш амархан байдаг шүү дээ. Өөр ханзтай хэлэхээрээ за сай гэдгээрээ л унших юм байна гэж чийжлэх гэсэн байна. За сай гэдэг маань нэгдүгээр авьяас чадварыг илэрхийлнэ. За хоёрдугаар тэдэн настай гэдгийг бас илэрхийлнэ. За нас гэдэг ханз жоохон хэцүү ханз байдаг. Тэгэхээр амархнаар яах нь энэ ханзыг бас хэрэгжилж байна.
За энэ ихнийх нь 3 гэсэн ханз. Тэгээд сая. Нийлүүлээд сан сая. 3 настай. 3 настай гэж хэлнэ. За бүгдээрээ нэг удаа гадаа бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. Ич ни сан. 3 зурцтай амархан байна тийм ээ. Тэгээд 3 дахь зурлал үл ялэг илүү гарна шүү. За энийг сайн гараа. Үл ялэг илүү гарах хайлт үл ялэг ташгүй илүү гарах юм шүү. Сан сая гэдэг маань 3 настай гэсэн үг. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За та ядарг уншиж байгаа. Энэ юу гэсэн зүйлээ? Эрэгтэй дүү гэсэн зүйл тийм. Удуу гэсэн. Удуу ва сан сая дэс. Удуу ва сан сая дэс. Эрэгтэй дүү маань 3 настай гэсэн үг байна. За дагаад хэлээд үзье. Удуу ва сан сая дэс. За сайн байна. За ингээд өнөөдрийн хичээлээ хэдүүлээ үзлээ. 4 дахь хичээлийн ханзыг үзлээ. Эдгээр 14 ханзыг үзлээ. Бүгдээрээ эхнээс нь нэг хэлээд үзье. За та хэрвээ чийжилж хараахан амжаагүй байвал дэвтрээ харж байгаа хэлээрэй. За энийг нийлүүлээд уншаад үзье. Энэ эхний хоёр ханзыг нийлүүлээд уншаад үзье. Казоку байх нь тийм. Казоку гэдэг маань гэр бүл гэсэн үг тийм. Гэр бүл. За сайн байна. Дараагийнх нь за энэ ханз ани гэдэг ханз тийм. Ани буюу ах гэсэн. За өөр хүний ахыг уни-сан гэж хэлнэ. За дараагийнх нь удоо буюу удоо эрэгтэй дүү гэсэн ханз тийм. За энэ ханз ане гэсэн ханз ихч гэсэн ханз тийм. Ане. За энэ имото за сайн. За энэ хоёрыг нийлүүлээд шимай. За энэ хоёрыг нийлүүлэхэд кёдай болдог тийм ээ. За энэ ханз нь отто буюу нөхөр гэсэн ханз. За энэ ханз нь цума буюу эхнэр тийм ээ. За нийлүүлээд фусай гэж уншдаг. Сайн байна. За энэ ханз нь омона гэхэд орсон тийм ээ. Омона гэхэд орсон байна. За энэ нь оксан гэхэд орсон тийм эхнэр. За энэ ватакши гэсэн ханз. За оосама. За энэ хоёр нийлээд яг нь оосама болох юм тийм ээ. Оосама. За энэ нас гэхэд орсон бас авьяас чадвар гэхэд ордог. Сай гэсэн ханз байна. За тэгэхээр 14 ханзыг гэдэг өнөөдөр үзлээ. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.